За бид хамтдаа хүчтэй групптэй нэг хамт олон болж байгаа танд хамгийн түрүүнд баяр хүргэе. За одоо би хэрхэн хэлбэр аргаар буюу 10 алхмаар эмх зэгцтэйгээр урагшлах вэ гэдгийг зааж өгье. За хамгийн түрүүнд та группт ороод ирсэн байгаа бол 10-ын тухай заавал ойлгох хэрэгтэй. За 10 гэдэг нь болохоор одоо ингээ хүмүүсийг 10-10-аар нь багцлаад нэг одоо юм бүлэг хүмүүс болгоод хуваарлаад өгсөн байгааг хэлж байгаа. За та ингээд дөнгөж орж ирэнгүүт чинь 10-тад хараахан хуваарлагдаагүй байж мэднэ. За тэгэх юм бол та төр хүлээгээд 2 3 4 дугаар алхмаа хийгээд явж байхад болно. За 10-тад хуваарлагдсан байгаа бол одоо групп чата үүсгээд за нэг ахлагчаас сонгоод за хариуцаж авсан ахлагчтайг ингээд холбогдорой. За хариуцаж авсан ахлагч нь та бүхний ингээ 10-ын доор комент бичээд за ахлах нь надтай холбогдорой ч юм уу эсвэл энэ одоо хүмүүсийн ахлах нь хэмбэ гэд ахлагтай нэм холбоо барих санал хүсэлт илгээсэн байгаа. За та тэр хүнтэй холбогдоод ахлах нь би байна гэд холбогдорой. За 10-таа хэрхэн мэдэх вэ гэх юм бол за бид хамтдаа хүчтэй группт за ингээд меншн хийсэн юм постоор оруулсан байгаа. За ингээд таны Facebook аккаунтт чинь меншн хийгдээд одоо ингээд 10-т ч ороод ирнэ. За энэ дээр харагдаж байгаа нь ингээд 10-ын дугаар нь за ингээд доор харагдаж байгаа нь та бүхний одоо ингээд нэрс байгаа. За энүүгээрээ ингээд 10-таа олноо. За доор комент хэсэгт нь одоо таныг ингээ хариуцсан ахлахууд нь ингээд та бүхэнд ингээд холбогдох гээд хайн шүү. За та бүхний хийх юм гэх юм бол 10-таа хуваарлагдчих юм бол 10-тынхаа дугаартай одоо групп чата үүсгээд за нэгээ мэдээд ахлагчаас сонгоод ингээд байж гараа. За нэгдүгээр алхам бол ингээд 10-тад хуваарлагдана. За 10-тад хуваарлагдтлаа ингээд төр хүлээх зураа юу хийх юм бэ гэх юм бол за 2-дугаар алхмаа хийнэ. За 2-дугаар алхам нь гэх юм бол групп чатны топ хэсгийн одоо хичээлүүд болон нэмэлтүүдээ ингээд үзээд байж гин. За та энийг 10-тад хуваарлагдсан болон хуваарлагдаагүй байхдаа ч гэсэндээ ингээд хийж болохоор ийм алхмууд байгаа шүү. За группийнхаа одоо энэ дээд хэсэгт нь буюу энэ хэсгүүдэд ингээд топ хэсгүүд байгаа. За энэ хараа энэ топ хэсэг рүү ороод за энэ дундаас нь хараа ингээд хичээлүүд болон нэмэлт гэсэн за ийм хэсгүүдээс хичээлүүдээ үзээд нэмэлтүүдээ үзээд байж гин. За мөн за би энэ яг энэ бичлэгийн энэ dot description буюу ингээд тайлбар хэсэг байдаг байгаа. За тэн дээр одоо ингээд шаардлагатай линкүүдийг бас ингээд дис дараагаар нь яг энэ 10 алхмынхаа дис дараагаар нь ингээд байрлуулад өгнө. За тэрэн рүү одоо ингээд шууд ороод та одоо фэйжээ хэрхэн нээх вэ ч юм уу за тэдгээрүүдийг үзнэ. За мөн энэ хичээлүүд болон нэмэлт гэсэн хэсгүүд дээр дотогш нь оронгууд ингээд байрлуулад өгсөн байгаа энэ чагттай хэсгүүдээр энэ бол топ хэсгих. За жишээ нь одоо ингээд хичээлрүүд рүүгээ ороод үзье. За тэнгууд хичээл номер 11 10 гэх мэтчлэн ингээд дис дараатай байгаа. За ингээд дис дараагаар нь ингээд та одоо үзээд энэ хичээлүүдээс судлана. За зарим нэг ингээд шаардлагагүй гэсэн хичээлүүдээ бас устгацсан байгаа. За ингээд ер нь бол дис дараагаар нь мөн лайвуудаа үзээд одоо ингээд группийнхаа постуудыг ингээд хараад одоо маш идэвхтэй байх хэрэгтэй шүү. За одоо ингээд 2-дугаар алхам бол энэ байна. За мөн нэмэлтүүд дээр юу байх вэ гэх юм бол за одоо та бүхэнд ингээд одоо хэлбэр ажиллахад туслах ч юм уу за мөн одоо мэдлэгт тань ингээд нэмэр болёо гэсэн үднээс ийм нэмэлтүүдийг ингээд суйрлуулж өгсөн байгаа. За жишээ нь одоо энэ утасны дэлгэцийг хэрхэн 2 хувааж ашиглах вэ? За мөн одоо channel хэсгийн плейлистүүдээ хэрхэн үүсгэх вэ гэх мэтчлэн ийм юмнуудыг ингээд оруулж өгсөн байгаа. За 3-дугаар алхам юу бэ гэх юм бол Монголын өглөө гэд YouTube channel байгаа. Мөн сайхан санаа гэд YouTube channelүүд байгаа. За эдгээрүүдэд байгаа бас бичлэгнүүдийг ингээд үзэх хэрэгтэй. За эдгээрэнд нь юунууд байгаа вэ гэх юм бол бас л мөн одоо page
YouTube вебсайт энтрээ хөгжүүлэх талаар мөн энэ нэмэлтүүд дээр багтсан юмнууд ерөөхдөө энэ хоёр сувагт байгаа. За мөн одоо би нэмэлтээр энэ одоо Facebook дээр хайлт хийх одоо Facebook-ийн жижиг тохиргоонууд гэх мэтчлийн юмнуудыг ингээд байнга оруулдаг байгаа. За тэдгээрийг бас ингээд нэмэлтээр үзээрэй. За сайхан санаа гэдэг энэ сувгийн онцлогонд гэх юм бол хвшлэн ингээд компьютероос одоо хийх компьютер дээрээ ингээд яаж тэр бүхэндээ ингээд ажиллах вэ гэдгүүдийг оруулж өгдөг бол за Монголын өглөө гэдэг энэ миний сувг бол за хвчлэн гар утаснаас за яаж тэдгээр тохиргоонуудыг хийх вэ гар утаснасаа ингээд яаж ажиллах вэ гэдэг юмнуудыг болохоор хвчлэн оруулж өгдөг байгаа шүү. За тэгээд энэ сувгуудаа үзээрэй. За 4-р ахлахмаас эхлээд за үндсэн хамгийн 3 чухал юм платформуд дээр ажиллаж эхлэх байгаа. За юу вэ гэх юм бол за Facebook page, за YouTube channel, за мөн хамгийн том буюу вебсайт зэрэг дээр ажиллах байгаа. За та Facebook page дээр одоо пэйжтэй бол заавал байх шаардлагатай. За энэ Facebook page нь аккаунтаас одоо юугаар ялгаатай вэ гэх юм бол Facebook page-ийн follow нь болохоор хязгааргүй. За тэгээд хин дуртай нь одоо ингээд лайк, follow тавьж болно. За мөн олон нийтэд болохоор ийм дэлгээтэй байдаг. За та одоо Facebook пэйжтэй өндөр хандлттай Facebook пэйжтэй байх юм бол үндсэн тэр пэйжин дээр одоо ажиллаж болно. За пэйжгүй бол одоо доор description хэсэг дээр байрлуулсан пэйж хэрхэн нээх вэ зөв нээх вэ гэдгийг үзээд за пэйжээ нээн. За пэйжийнхаа хандлтыг одоо өсгөх хэрэгтэй. За Facebook пэйжийнхаа хандлтыг өсгөхийн тулд за үгэн пост, мөн зурган пост, за богино хэмжээний бичлэг зэргээр болохоор Facebook-ийнхаа пэйжийнхаа хандлтыг өсгөнө. За мөн бид хамтдаа хүчтэй группийнхан маань одоо нэгнийхээ пэйжийг ингээд дагдаг учраас за аж мажмаар автоматар та хамгийн доотлол нь 1000 follow лайктай. За мөн өдөр тутмынхаа минутанд одоо өдөр тутмынхаа ажлын 30 минутанд бидний ингээд пэйжийнхаа хандлтыг өсгөх энэ маань ордог учраас бид нар бас одоо нэгэндээ одоо Facebook пэйжээ өсгөнө гэсэн үг. За та заавал Facebook пэйжтэй байх ёстой шүү. За хоёрдугаарт нь YouTube channel. За энэ YouTube channel бол одоо пэйж вебсайт хоёроос тусдаагаар одоо бичлэг оруулаад YouTube сувагта бичлэг оруулаад за 1000 subscribe 4000 цагийн үзэлтэй гүйцээгээд тэгээд мөн одоо цалин авах ийм платформ байгаа. За эдгээртэй холбоотой одоо бичлэг хэрхэн хийх вэ, бичлэгээ хэрхэн янзлах вэ гэд одоо бүх юмнуудыг одоо доор description хэсэгт суулгаж өгөх учраас за та доор description хэсэг дээр дараад ингээд шаардлагатай зүйлсрүүд рүү ингээд ороод хийгээрэй. За мөн магадгүй YouTube channelтай за бичлэг энэ төр хийдийг янзалж чаддаг бол ингээд алхасаад шаардлагагүй алхмуудаа ингээд үлдээгээд яваарай. За вебсайт нь одоо бидний хамгийн том ингээд чухал ажиллах одоо юм хэсэг байгаа. За вебсайт нь болохоор манайх болохоор пак цэг юм ээ. Бас нэг хувь хүнтэй ингээд хамтраад ийм хоёр газраас одоо вебсайтаа ингээд захиалж болох байгаа. За энэ вебсайтн дээрээ нэгдүгээрт захиална, хоёрдугаарт WordPress-тэйгээ холбоно, гуравдугаарт мэдээ оруулах байгаа. За энэ вебсайттай за ажиллах нь болохоор хамгийн том одоо хамгийн жоохон хэцүү гэж хэлэх юм уу та. За вебсайт одоо бид нар болохоор вебсайттай болсноор одоо дэлхийд хөл тавьж ийн гэсэн үг. За жишээ нь гэх юм бол Facebook.com ч өөрөө вебсайт, одоо YouTube.com ч гэсэндээ өөрөө вебсайт. За яг эднэр шиг та одоо өөрийнхөө өгсөн нэртэй цэг топоор төгссөн ийм том вебсайттай болно гэсэн үг. За энэ дээр бас 40,000 лүү 45,000 төгрөг лүү
нэмэлтээр өгж ийм вебсайттай болгодог байгаа шүү. За мөн вебсайтнуудынхаа тухай хичээлүүдийг бас мөн үзээрэй гэж зөвлөё. За одоо энэ 4-өөс 6 дугаар алхам дээрээ тулгуурлаад би энэ одоо пэйж, хуудас, YouTube channel болон вебсайтнуудыг ингээд тус нь харуулъя. Ингээд та бүхэн ингээд загвар ус авч үзээсэй гэж хүсэж байна. Энэ Чуткацыг топ гэд энэ пэйжийг одоо ажилуулж эхэлж байгаа. Пэйжн дээр бас нэг анхааруулах зүйл гэх юм бол пэйжээ нээгээд 3 сар болсны дараагаас Facebook-ийн инстант артикл холбож болдог мөн вебсайттайгаа ингээ холбох боломжтой болох учраас та бүхэн ингээд хуучин пэйжээр ажилуулж болно. За ийм пэйжтэй байгаа. За ингээд үгэн пост болон ингээд дүрс бичлэгүүд зэрэг оруулдаг байгаа. Мөн энэ хараа Чуткацыг топ гэд миний энэ вебсайт байгаа. За вебсайтныхаа мэдээг ингээд оруулаад ирсэн байгаа. За энийг бол зүгээр ингээд шеэрлээд оруулчих байгаа. За би одоо ингээд харагдах байдал нь ингээ гоё юм уу да гэж үзээд энэ пэйжээ ч гэсэндээ ийм Чуткацыг топ гэд болгоцсон байгаа. Гэхдээ та нарын одоо өгөх нэр болон вебсайтныхаа нэр нь одоо ингээ өөрснөө гоё боджоод өгөөрэй. За тэгэд энэ хоёр бол заавал ижилхэн байх албагүй. Би зүгээр ингээд гоё байх юм болоо да гэж үзээд ийм ижилхэн нэртэй болгоцсон байгаа. За ингээд мэдээгээ ингээд холбоцсон оруулсан байгаа нь ингээд харагдчихээн. За ингээд зурган пост энэ төр ингээд оруулдаг байгаа. За пэйжний хувьд бол ийм байна. За харин YouTube channel-ийн хувьд гэх юм бол та бүхэн ингээд өөрснөө ингээд гоё янзлаад эмхэл зэгцлээд ингээд хийгээрэй. За одоо ингээд YouTube channel-аа харуулъя. За ингээд Монголын өглөө гэдэг ийм YouTube сувагтай байгаа. За ингээд бичлэг оруулдаг. За хэрхэн бичлэг оруулах, за мөн бичлэгээ янзлах гэх мэтчлэн ингээд нэлээд олон ингээд бичлэгнүүдийг оруулсан байгаа. Та бүхэн ингээд бас сонирхож үзээрэй. За ерөөдөө та нар ч гэсэндээ ингээд сувгандаа ингээд бичлэг хийгээд ах юм бол яг ийм бичлэгтэй болно. Тэгээд ямар төрлийн одоо ингээд нэг юмар дагнсан бичлэг хийвэл зүгээр юм уу да гэж санагдсан. Тэгэхээр та ингээд бодцоод ямар төрлийн ингээд бичлэг хийгээд байвал зүгээр болоо гэж бодоод ингээд өөрснөө хийгээрэй. За вебсайтны хувьд гэх юм бол Чуткацыг топ гэдэг ийм вебсайт би яг захиалж авсан байгаа. За би яг та нар шиг адилхан бид хамтдаа өчтөө группт орж ирээд одоо энэ вебсайтыг захиалаад одоо мөн ингээд хийж сурсан байгаа шүү. За ингээд мэдээ оруулсан. Одоо энэ мэдээ оруулахдаа зөвхөн зурган болон ийм бичвэр мэдээ оруулдаг байгаа. За одоо ингээд нэг мэдээ рүү ингээд ороод сонирхъя. За энэ бол одоо ингээд нөгөө бидний яриад байгаа ингээд 800 болон 420-ын харьцаатай одоо нүүр зурагны ийм зураг байгаа. За энэ нь юунд хэрэгтэй вэ гэх юм бол түрүүний нөгөө нэг пэйж дээр байсан шүү дээ. За пэйж дээрээс харагдаж байгаа байдал нь болохоор ингэж харагдаж байгаа. За ийм харьцаатай пэйж дээрээ ч гэсэндээ мөн сайтн дээрээ ч гэсэндээ ингээд харагддаг байлгахын тулд ийм 800 420-ын харьцаатай ийм зураг янзалж сурах хэрэгтэй. 800 420-ын харьцаатай ийм зураг ингээд оруулах хэрэгтэй гэхэд ингээд зургийн хичээл заагаад байгаа нь болохоор ийм учиртай. За вебсайтн дээрээ зураггүй оруулах юм бол пэйж рүүгээ орохдоо ч гэсэндээ ийм бас зураггүй орно гэсэн үг. Тэгэхээр 800 420-ын харьцаатай одоо зураг янзалж сурах шаардлагатай гэдэг нь болохоор ийм сайтн дээр тавигдах мөн пэйжин дээр тавигдах зураг нь ийм байх шаардлагатай учраас ингэж харуулад байгаа шүү. За саяных болохоор пэйж дээрээс харагдаж байгаа байдал одоо энэ вебсайтн дээрээс харагдаж байгаа байдал
Ингээд 800 420-ийн харьцаатай ингээд зурагтай байх шаардлагатай. Энэ нь болохоор зөвхөн нүүрний зураг ингээд нүүрэн дээр харагддаг. За одоо ингээд мэдээ рүү ингээд орох юм бол энэ нөгөө нүүрний зураг нь ингээд дээрээ харагдаад тэгээ бичвэр мэдээ ингээд зурган мэдээнүүд нь ингээд доошоо ингээд явдаг байгаа. За вебсайтнуудаа та ингээд оролдож үзээд гоё янзлаад байх бас бүрэн боломжтой байгаа шүү. За одоо ингээд Facebook пэйжийнхаа хандлтыг өсгөхийн тулд ингээд яаж ажиллах вэ гэх юм бол өдөр болгон ингээд пост оруулж болно. За ядаж 3 өдөртөө 1, 2 өдөртөө 1 заавал пост оруулах хэрэгтэй. За тэгж хандлтаа өсгөж ер нь бол ингээд instant article авах бас их хүүсдэм шүү бэлээ. За YouTube чаналын хувьд гэх юм бол мэдээж бичлэг үздэг платформ учраас бичлэгээ заавал оруулаад тэгээд оруулахдаа за ямар чанартайгаар яаж оруулах вэ гэдгийг нь болохоор доор description хэсэг дээр одоо бичлэг хэрхэн янзлах, бичлэгээ оруулах, бичлэгийн одоо YouTube чаналын тохиргоо гээд одоо бүгдийг нь оруулаад өгсөн байгаа учраас тэр YouTube чанал хэсгээс нь та бүхэн тэр description хэсгээс нь үзээрэй. За мөн вебсайтн дээр гэх юм бол за вебсайтаа захиалах болон янзлуулахыг одоо хаашаа хандах вэ гэх юм бол за тусламж зөвлөгөө гээд ийм зурагтай ийм хүн байгаа. За энэ хүнтэй хандаад вебсайтаа захиалах болон вебсайтаа янзлуулах, за WordPress-тэй холбох гэх мэтчлэн юмнуудыг энэ хүнтэй одоо цаг авч агаад энэ хүн рүү хандаад одоо вебсайтаа бэлэн болгуулад бас янзлуулж болно. За бүгдээрээ энэ тусламж зөвлөгөө гэдэг үнтэй найз болоорой. Тэгээд вебсайтныхаа талаарх асуух зүйл, тулгамдж байгаа асуудал, гацсан зүйл мөлийг бүгдийг нь энэ тусламж зөвлөгөө рүү хандаад за мөн вебсайтаа захиалахдаа бас захиалга өгжээж магадгүй. Тэгээд ямар ч тусламж зөвлөгөө гэдэг хүн рүү хандаад юу ягараа одоо вебсайттайгаа бүгдээрээ болцгоогоорой. За бас нэг юм анхааруулж хэлэхэд за сайн байна уу, хай гэд одоо юм мэдчилгээний үгнүүдээ бичээд одоо ингээд бити одоо буцаад хариу өгөхийг хүлээгээрэй. Зүгээр юу шаардлагатай байгаа, яах гэж байгааг шууд зорилгонуудаа хэлээл сайн байна уу, би энийг тэгэх гэсэн юм аа, яах вэ гэд ч юм уу тийм асуултнуудаа ингээд шууд асуугаад явчаарай. Яг гэх юм бол одоо бид нар аюу олон хүнтэй ажиллаж байгаа учраас одоо бүх хүн сайн уу гингүүд нь өөдөөс нь сайн байна уу гэдэг боломжгүй учраас асуух гэж байгаа зүйл болон шаардлагатай зүйлсүүдээ одоо шууд ингээд чатаар нь бичээд явчаарай гэж хүсэж байна. За ингээд пэйжийн талаар ерөнхий ойлголттой болсон. За YouTube чаналын талаар бас ойлголттой болсон. За мөн вебсайтын талаар ийм ойлголттой болсон бахаа гэж бодож байна. За энэ дээр ингээд нэмж хэлэхэд энэ нь болохоор ерөөдөө мөнгө олгож байгаа хоёр том платформ дээр ажиллаж байгаа. За жишээ нь гэх юм юу вэ гэх юм бол за Facebook дээрээс instant article гэдэг зүйлийг холбоод за энэ дээрээсээ доллараар цалинжнаа. За одоо ерөнхийдөө мөн instant article ингээд холбох хуудыг ингээд цаашид одоо зааж өгөх болно. За зааж өгөхийн тулд хамгийн түрүүнд ингээд юу шаардлагатай вэ гэх юм бол вебсайтныхаа хандлтыг маш өндөр болгох буюу 1 сарын дотор 50,000 хандлт авах одоо шаардлагатай гэсэн үг. 1 сарын дотор. За бид бүгдийн хувьд боломжтой гэсэн үг. Зүгээр хандлтын тоон л болохоос биш. Одоо 50,000 хүн заавал хандах ёстой биш. Нэг хүн одоо 50 удаа ч юм уу 100 удаа ч юм уу орсон байх нь ерөөсөө хамаагүйгээр 1 сарын дотор 50,000 хандлт авах одоо ингээд шаардлагатай гэх юм бол за бид нар одоо ингээд мянгуула байгаа. За мянгуула маш идэвхтэйгээр за өдөрт нэг хүн 50 удаа орох юм бол 1000-ыг үржих нь 50 гэдэг чинь 1 сарын дотор 50,000 хандлтыг ингээд авч болно гэсэн үг. Одоо ингээд бүгдээрээ
Угаасаа бид хамтдаа өвчтэйгээд нэг баг хамт олон болж одоо бүгдээрээ доллар авахын төлөө ажиллаж байгаа учраас бид нар мянгуула авчраас 50,000-ыг мянгад хуваах юм бол 50. Тэгэхээр нэг хүн нэг сайт руу 50 удаа хандаад өгөхөд сарын дараа бид нар бүгдээрээ 50,000 хандлтаа маш хэлбэрхнаар одоо гүйцээдсэн, өсөгцөн гэд болгоцсон байх учраас бүгдээрээ хамтдаа хүчтэйгээр ингээд зүтгэцгээе гэж уриалъя. За вебсайтанда болохоор хандлт үүсгэх нь болохоор маш амархан. Яг гэх юм бол за нэг хүн яаж 50 удаагийн хандлтыг одоо хэлбэраар үүсгэх юм бэ гэх юм бол нэг хүн ингээд нэг пэйж руу вебсайт руу орлоо гэж бодоход за 10 мэдээг нь орлоо, гүйлгэлээ, гарлаа, орлоо, гүйлгэлээ, гарлаа. Бид нар заавал унших, удах шаардлага байхгүй учраас вебсайтныхаа хандлтыг болохоор ингэж өсгөё гэж ингээд админ маань яриад байгаа. За тэгээд хідүүлээ ингэж өсөхийн тулд одоо ингээд маш эрчимтэй, хүчтэйгээр ингээд зүтгэцгээе гэж хүсэж байна. За одоо ингээд 1 5 6 ингээд ерөнхийдөө болсон тий. За Facebook-ийн вебсайттайгаа холбоно. За ингээд холбоод instant article-ийн эрх аваад доллараар цалинжина гэсэн. За YouTube маань шууд өөрөө нэг YouTube-ыг болохоор янз бүрийн зүйлстэй холбох шаардлагагүй. Гэхдээ Google AdSense-тэй бол холбдог байгаа. За тэрийг нь болохоор бас дараа нь одоо бичлэгээр YouTube channel-аа Google AdSense-тэй ингэж холбоё шүү гэд хичээл болгоод оруулах учраас хамгийн түрүүнд хийх ёстой зүйл нь юу вэ гэх юм бол бүгдээрээ 1000 subscribe гүйцээгээд 4000 цагийн үзэлтэй нэг жилийн дотор одоо YouTube маань үүсгэх боломжтой учраас тэрний дараагаар одоо бүгдээрээ доллараар одоо бичлэгийн үзэлт толгоноос мөнгө олно. За тэр 1000 subscribe 4000 цагийн дараагаас одоо бичлэгийн үзэлтнээс мөнгө олж эхэлдэг учраас одоо бүгдээрээ идэвхтэйгээр одоо бичлэгийн хийсээр л байх шаардлагатай. За энэ дээр бас нэмж юм хэлэхэд 7 хоногт ер нь ядаж нэг бичлэг за ингээд сайн бичлэг хийдэг хүмүүс байх юм бол 2 бичлэг энтрийг ингээд олон ингээ хийгээд байна штэ. Тэгэх юм бол YouTube компани маань одоо ингээ цаанаасаа бас дэмждэг байгаа. Жишээ нь одоо бид нэг бичлэг үзэж байхад бичлэгний доор ингээд хамаагүй бичлэгнүүд бас байж идэв штэ. За тэр хамаагүй бичлэгэн дээр ч гэсэндээ зарим дээр нь бол бүр ингээд хайлт хийх юм бол холбоотой бичлэгнүүд, за хайлт хийхгүй ингээд шууд бичлэг үзэх юм бол хамаагүй бичлэгнүүд явж идэв штэ. За тэр болгон дээр одоо ямар хүмүүсийг тэгж гарч ирээд байдаг вэ гэх юм бол дан тогтмол бичлэг хийдэг хүмүүсийг YouTube цаанаас нь дэмжиж ингээд хайлт хиймгүүд хамгийн дээр гаргаж ирдэг ч юм уу, эсвэл ингээ 2 3-т гаргаж ирдэг ч юм уу, тэгж гаргаж ирдэг байгаа шүү. Тэгэхээр за тогтмол бичлэг хийгээрээ. За бичлэг хийхдээ бас болж өгвөл урт 10-аас 15 минутын гоё чанартай бичлэгнүүд хийхийг бодоорой гэж хүсэж байна. За 7-т нь болохоор зураг, бичлэг, янзлах гэд энэ 7 дугаар алхмыг бас одоо ингээд платформудаа ингээд нээцснийхаа дараа 7 дугаар алхмуудыг та ингээд сурах шаардлагатай. За яагаад вэ гэх юм бол за пэйжин дээр болохоор зурган пост болон үгэн пост ингээд оруулж болно гэсэн штэ. Бас нөгөө нэг мем гэж хэлээд байдэн штэ. Тийм хошин маягийн зургууд энэ төр нь айгүй хүндөр хандлт авд юм байлээ. Тэгэхээр энийг заавал ингээд зураг янзлж сурах шаардлагатай. Гэхдээ одоо Canva байна, Photoshop байна. Миний хувьд Canva-н зураг янзлахад илүү амар. Тэгээд хялбар дээрээс нь ингээд айгүй олон өгөгдлүүдтэй байдаг учраас Canva дээр зураг янзлах айгүй боломжтой байдаг. За Canva-г би ер нь бол 2 ч бичлэг хийсэн байгаа хаа зураг янзлах шаардлагатай гээд за тэднийг үзээрээ та бүхэн бас өөрснөө юм зураг янзлах янз бүрийн юм аппликейшнуд утсан дээр айгүй байж идэв штэ. За тэргээр тэднэраараа бас өөрснийхөө янзлах тийм тохиромжтойнуудаар янзлж болно. За бичлэгээ ч гэсэндээ YouTube дээр тавихын тулд бас өөр хүмүүс одоо үзүүл бид нар ч яг ингээ автоматар үзчихнэ. За ингээ өөр хүмүүс үзүүл бас айтайхан бас хандлтаа өсгөё гэх юм бол
одоо бичлэгнүүдээ ингээ гоё янзлаад дууд үрсийн бас гоё болгоод за энэ нөгөө нэг дүрсэн дээр гиснээс бас 1080 болон 1080 пиксел болон түүнээс дээш 4К энтрээр бичлэгээ хийгрээ. Тэгэх юм бол гоё чанар мандар нь хүртэл гоё тэгээд өнгө мөнгө нь хүртэл гоё гардаг байгаа шүү. Зургнуудаа ч гэсэндээ бас ингээд янзалж сураарай. За Photoshop дээр бол сайхан санаа Photoshop дээр хэрхэн ажиллах талаар бичлэг хийсэн байгаа. За би Canva дээр хэрхэн ажиллах талаар ийм хоёрч бичлэг оруулсан байгаа. За мэдээнийхаа энийг ингээд янзлахын тулд дараа ингээд текст энэ төр бичгийн тулд заавал ингээд зураг янзлах аппликейшн дээр ажилд сурах хэрэгтэй шүү. За YouTube дээр гоё бичлэг оруулъя гэх юм бол мэдээж бас гоё эффект өгөөд дээрээс нь ингээд илүү дутуу өгнүүдээ хүртэл ингээд гоё хаасчих юм бол хүн үзэхэд ч гэсэндээ гоё хүртээмжтэй учраас бичлэгээ бас янзалж хийж байгаарай гэж хүсье. За ингээд зураг бичлэгийн янзлах нь бол мэдээж хяналт өсгөхтэй хэрэгтэйгээд ингээд оруулсан байгаа. За одоо ингээд эдгээрүүдийгээ ингээд хийгээд сураад ингээд YouTube дээр бичлэг хийгээд мөн вебсайттай мэдээ оруулаад пэйж дээрээ ингээд мэдээгээ шеэрлж хийм бол за одоо ингээд өдөр тутмын 30 минутынхаа үйл ажиллагаанд ингээд жигдрээд ороод ирнэ гэсэн үг. За өнөөдрийн байдлаар админ маань яг вебсайтаа нээгээд вебсайт дээрээ мэдээ оруулаад за тэр мэдээгээ пэйж дээрээ ингээд оруулсан яг тийм 50 хүн авсан байлээ. За энэ 50 хүнийхээ хандлтыг өсгөх гээд үйл ажиллагаа ингээ өдөр болгоны 30 минутаар эхлүүлсэн байгаа. За тэр нь өдөр бүр 30 минутын хандлт хийх гэдэг нь юу бэ гэх юм бол за нөгөө энэ дээр болохоор 10-таа ашиглагдана гэсэн үг. За 10 нь яаж ашиглагдах юм бэ гэх юм бол за энэ дээрээс ярихаас өмнө эхлээд энэ нэг юмыг харуулъя. За энэ болохоор миний Shotcut Top гээд вебсайт байна. За энэ вебсайтын байгаа мэдээ байна шүү дээ. Энэ мэдээг за пэйж дээр шеэрлэгдсэн байгаагаа ингээд харуулъя. За саяны харагдсан бол миний вебсайт дээр байгаа мэдээ. За вебсайт дээр байгаа мэдээгээ пэйжтэйгээ ингээд одоо шеэрлсэн байгааг ингээд харуулъя. За энэ байна. За яг ийм байдлаар одоо ингээд эхний дистракт алхмуудыгаа ингээд хийсэрэн байгаад за энэ алхман дээр ирсний дараагаас 30 минутынхаа ингээд ажилд ороод одоо пэйж болон вебсайт чинь одоо яг хандлт өсгөх өдөр бүрийн ингээд 30 минутын ажилд орж байгаа байхгүй юу. За энэ яах вэ гэх юм бол одоо би шууд пэйж дээрээсээ дамжаад вебсайтынхаа мэдээ рүү ингээд орж болно гэсэн. За энэ нь юу вэ гэх юм бол одоо нэг сумаар хоёр туулаа будаж гинэ гэж би бол хараад байгаа. За яах вэ гэх юм бол нэгдүгээрт ингээд пэйж рүүгээ орчихно. Одоо тавигдсан байгаа пэйж рүү орно шүү дээ. За тэгэх юм бол та ингээд лайк дараагүй хам бол лайкаад арчна. За тэнгуүтээ энд хараа ингээд пэйжээ бас та нар ингээд хөгжүүлж байгаа энэ хараа вебсайтаа энэ дээр ингээд холбоод өгчөж болно. Утасны дугаараа болон одоо мессеж авах энтрийг ингээд холбоод өгчнө. За тэнгуут одоо бид нар пэйжээр нь дамжуулаад вебсайтт нь хандлт өгч байгаа учраас за ингээд лайк дардаг ч юм уу, таалагдж байгаа юм байвал шеэр хийдэг ч юм уу ингээд шеэр хийчихэд за 10 мэдээгээ вебсайт дээр ингээд шеэрлсэн байгаа шүү дээ. За тэгэнгүүт энэ дээр нь дарангуут за ингээд датагаа ашиглаад одоо ингээд өөр юм руу орох чинь шүү та ингээд ороход бэлэн байна уу гэдэг ингүүт нь датагаа ингээд харчингууд одоо пэйжээсээ шууд вебсайт руугаа ингээд шилжээд нөгөө мэдээ рүүгээ ингээд шууд ороод ирж байгаа. За ингээд гүйлгэлээ болоо. За ингээд пэйжнээсээ вебсайт руугаа одоо ингээд шилжчихсэн учраас буцаж гараад энэ дээдлийнхаа энэ X дээр дараад X дээрээ дараад ингээд буцаж гараад пэйж рүүгээ ингээд буцаад орно гэсэн үг. За тэнгуут дараачихын мэдэн дээр дараад
гүйлгээл боллоо. X дээрээ дарж гарлаа. За дараачих нь мэдээ рүү орлоо. Ингээд гарлаа. Орлоо. Гарлаа. За гэх мэтчлэн одоо нэг сумаар хоёр туулаа гэж хэлээд байгаа шалтгаан гэх юм бол пэйж рүүгээ орлоо. Пэйж дээрээ ингээд хандлт өглөө. За мөн вебсайтных нь мэдээлэл рүү орлоо. Вебсайтныхаа ингээд хандлтыг өглөө. Тэгээд одоо ингээд нэг сумаар хоёр туулаа будаад пэйж болон вебсайтыг нь хандлтыг одоо ингээд нэгэн зэрэг өсгөж байна гэж ойлгож байгаа. За ингээд маш хурдтайгаар хийх юм бол өглөө 10 минут суугаад сонгогдсон 10 пэйж болон вебсайт руугаа ингээ хандлтаа өглөө, өдөр өглөө, орой өглөө. За мөн та ингээд завтай байх юм бол хэсэг хугацааны дараа ч мөн ингээ завнаараа ингээд хандлтуудаа ингээд өгөөд явлаа гэж бодоход нэг хүн өдөрт 5 удаа 10 мэдээ үзлээ гэж одоо нэг хүний 10 мэдээг үзлээ гэж бодох юм бол өдөрт 50 мэдээгээ ингээ үзчихэж гин гэсэн үг. За мянгуулаа энэ маягаар үзчих юм бол 50 мянган хандлтаа ингээд маш өндөр ингээд өсгөх боломжтой. Тэгэхээр бүгдээрээ ингээд одоо өөрснийхөө төлөө нэг нэгнийхээ төлөө бие биендээ дэмжлэг туслалцаа үзүүлээд пэйж болон вебсайтныхаа ингээд хандлтыг бүгдээрээ өсгөцгөөё. Бүгдээрээ хамтдаа бол хүчтэй. За ингээд бидний өрөө үг болон группийнхний маань одоо хийгээд байгаа хамгийн чухал одоо үйл маань энэ юм аа. За YouTube-ийн хандлтыг яаж өсгөх вэ гэх юм бол YouTube-ийнхаа сувгийг ингээд 100%-аар багцлаад 10-10-аар нэг юм плейлист үүсгээд за мөн 10-таараа бас ингээд тойруулдаг байгаа. За тэр 10 ингээд шалгуур нь айгүй энгийн 10 шалгууртай. За профайл зургаа хүрээтэй болгох одоо ингээд YouTube сувгтаа багтаа 2-3 бичлэг оруулсан байх. За энэ бичлэг нь болохоор плейлист үүсгэх боломжтой. 1 минутаас дээш бичлэг байгаа. За мөн сайхан санаа гэдэг энэ YouTube channel дээр нь болохоор ийм бүх сувгийнхаа буюу ийм 250 гаруй ийм хүрээтэй сувгуудаа ингээд зөвхөн ингээд сайхан санаа бид хамтдаа өвчтэйгийнхаа группийнхаа ийм 250 сувгийг даахцсан ийм сувгтай байгаа. За тэрэн рүү ороод бүх сувган дээрээ subscribe дараад за тэр subscribe дарж байгаа юм болохоор screen record буюу дэлгэцнийхаа ингээд бичлэгээр сайхан санаагийнхаа сувг руу ороод channel хэсгээс нь одоо бид хамтдаа өвчтэй группийнхаа YouTube channel-уудыг subscribe дарж байгаа бичлэгээ оруулсан бичлэгээ мөн YouTube сувг дээр ингээд тавих байгаа. За эдгээр шалгууруудыг хангаад энэ постны доор комментоор YouTube сувгийнхаа линкийг тавина. За ингээд линк чинь тавигдангууд шалгаад за энэ сувг ингээд YouTube сувг хангаж яана гэх юм бол плейлистэндээ аваад линкийг оруулаад 10-таараа дамжуулаад өдөр болгоныхоо бас 30-аас 40 минутын үзэлтийг хийдэг байгаа группийн гишүүд маань. За хэрвээ таны сувг аль нэгэн шаардлагыг хангахгүй байх юм бол доор чинь reflect comment-оор за тийм шалгуурыг хангахгүй байх шүү. Та тэрийгэ хийгээрэй. За тохиргооч юм болохгүй шүү. Тэр тохиргоогоо засаарай гэд хүмүүстэй ингээд заагаад өгдөг байгаа. Тэгэхээр та шалгуураа хангачих юм бол одоо YouTube сувгийн чинь өсөлт мөн 10-аар мань дамжигдаад ингээд хийгэн гэсэн үг ээ. За ингэнгүүт за пэйж болон вебсайтынхаа өсөлтийг одоо хэрхэн хийхийг ойлгоцсон. За YouTube channel-а бичлэгээ хийгээд одоо хэрхэн одоо өсөлтөө хийхээ мөн одоо ингээд мэдсэн. За ингээд зураг бичлэг янзлахыгаа одоо үзсэн. За ингээд одоо өдөр бүрийн ингээ 30 минутын хандлт ч юм болохоор пэйж болон вебсайт мөн YouTube гэсэн юм хоёр өөр үндсэн дээр ингээд хандлтаа хийгээ одоо мэдсэн тий. За 9-р алхам бол одоо 30 минутынхаа ажлыг хийсэн хэсгийг баталгаажуулаад 10-тынхаа ахлагч тайлхнах байгаа. За энийг яаж тайлхнах вэ гэх юм бол за одоо ингээд хандлт хийж байгаа штэ. За жишээ нь ингээд би сая пэйж рүү ингээд орсон штэ. За пэйж рүү н орсонгоо ингээд харуулъя.
За өгөгдсөн. Одоо 10 чинь дамжаад за өнөөдрийн хяналт хийх линкнүүдээ гээд эренгүүт нь тэр линкээрээ дамжаад одоо пэйж рүүгээ орно штэ. За би жишээ болгоод одоо энэ өөрийнхөө пэйжийг л ингээд та бүхэнд харуулъя. За ингээд пэйж рүү орж байгаа скриншот хийнэ. Утсан дээр скриншот хийгээд за тэгэхээр 10 пэйжний зураг скриншот тогтох нь байна штэ. За тэнгууд үүгээрээ дамжаад одоо энэ мэдээгээ бас скриншот хийгээд дамжаад вебсайтныхаа мэдээ рүү дамжиж байгаа вебсайт руу орж байгааг бас скриншот хийн. За бүгдээрээ ингээ ялгаатай Facebook чаараа өөр ингээ харагддаг. За вебсайт ч гэсэндээ өөр ингээд харагдах учраас та өдрийнхөө хийсэн 30-30 минутын хандлтуудынхаа скриншотыг 10-ын дарга руугаа явна. За 10-ын дарга нь шалгаад за өнөөдөр ингээд манай энэ хүн маань 30 минутын ажлыг хийсэн байна гэд ингээд бүртгээд 10-ын дарга нь за дээдлийнхаа дарагт за манай 10-т ингээд одоо 10 хүнийхээ ажлыг ингээд 100% гэд үзэх юм бол нэг хүн маань хийх юм бол 10%, хоёр нь хийх юм бол 20% гэх мэтчлэн дүгнээд за манай ингээд 5 хүн ингээ хийсэн 50% та өнөөдрийн ажил үүрэг гүйцэтгэлээ гэх юм бол 50% гэж үнэлээд за тэр 5 хүнийхээ ингээ нэрсийг өгөөд ахлагчтаа өгнө гэсэн үг. За тэнгууд нөгөө ахлагч чинь одоо 100 ч юм уу 1000 ч юм уу ингээд ахлагч чинь энэ хүмүүсийг үзлээ гэд тэнгүүдээ за ажиллаа хийхгүй байгаа хүмүүсээ бид нар бас шүүн мөн хасалт хийн. За уусаа биднэрт нөгөө гүүхгүй нохоо саад гихчээр цаашаа урагшлахад биднэрт ингээд саад болоод өөрийнхөө үүрэгт ажлыг хийхгүй мөн пэйж, вебсайтаа хөгжүүлэхгүй үнэхээр доллартай болъё гэж хүсэхгүй байгаа хүмүүс байх юм бол хасалт хийнэ. Одоо мэдээж хичээлүүдээ үзээд маш том одоо ойлголттой бас нэг өөрийгөө баг зэрэг өөрчилсөн байх гэж бодож байна. За тэгээд тэрнийхэн дараагаар нь за үнэхээр өдөр тутмын ажлаа хийхгүй бол за энэ хүнийг хасъя гэд эрс дунд нь ингээд байхгүй байх юм бол за эхний ээлжинд энэ хүмүүсийг хасъя гэд 10-т ахлагчаас ирсэн хүмүүсийг одоо 3 сарын дараагаас ингээд хасалт хийгээд явна гэсэн үг. Тийм учраас та бүхэн одоо хурдан гүйцэхийн тулд YouTube чаналаа нээгээд, пэйж вебсайтнуудаа мэдээгээ хийгээд за хамгийн гол нь өдөр тутмынхаа 30 минутын болон өдөр болгоны 30 минутынхаа ажлуудыг хийгээд хахад за нэг нэгэндээ хандлт өгөөд хахад ийм хасагдах энэ төр аюулгүй гэсэн үг мэдээж бас бүгдээрээ таны одоо таал зөвхөн одоо ингээд бусдын дээр лайк дараад пэйжийн хандлтыг өсгөөд яваад байна гэж бодож болохгүй. Цаанаа бид нар ингээд скриншот болон янз бүрийн аргаар ингээд хянах учраас таних ч мөн ингээд өндөр хандлт авч одоо бүгдээрээ хамт урагшлнаа гэсэн үг ээ. Тэгэхээр ингээд одоо бүгдээрээ нэг татаад ингээд нэг татаад бүгдээрээ урагшлах нэ. За хамгийн сүүлийн 10 дахь алхам бол за бүгдээрээ хамтдаа амжилтанд хүрээд доллараар одоо ингээд цалинждаг болцгоё гэсэн сүүлийн алхам байгаа. За энэ сүүлийн 10 дахь алхам дээр бүгдээрээ амжилтанд хүрээд долларт хүрнэ гэх юм бол хүрэхийн тулд за YouTube сувг маань 1000 subscribe 4000 цагийнхаа үзэлтийг ханангууд Google AdSense-тэйгээ холбогдоод за бичлэгний дундуур реклам явах болгонд биднэрт доллар орж ирнэ. За мөн пэйж сайтны хандлт болон вебсайтны хандлт 50,000 болон 20,000-таа хүрээд нийлээд сард 70,000-ийнхаа хандлтанд хөрөнгөт. За мөн ингээд 4-5 ингээд мэдээнд одоо ингээд та нар ч гэсэндээ ингээд мэдээ үзэж ангууд дунд нь рекламд явж идэв штэ. Одоо бидний ч гэсэндээ тийм рекламтай болоод тэр болгонд одоо доллар орж ирнэ гэсэн үг. За ингээд хамгийн сүүлийн 10 дахь алхам бол бүгдээрээ ингээд доллараар чалинжнаа гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ итгэх зүтгэлтэйгээр хичээцгээе. Бид нар угаасаа өдөр болгон Facebook-т ч юм уу эсвэл YouTube-т ч юм уу 2-3 цаг за 2 битил өдрийн талыг ч юм уу ингээд уцаа ухсаар хагаад маш хэрэггүй зүйлст одоо маш их цагийг ингээд үрцэн байдаг. За тэрнийхээ оронд бүгдээрээ хэрэгтэй зүйлд одоо нэг доллараар чалинжуулах мөн өөрөө доллар авахын тулд
Уцаа ингээд ухацгаая. За бүгдээрэнд нь амжилт хүсье. Бүгдээрээ долларын цагтангууд болоорой гэж өрөөё.